За сайн байна уу? За өнөөдрийн аяллаа виз, аяллаа виз амжилттай авсан одоо үйлчлүүлэгч танд одоо ингээд бас баяр хүргье. За ингээд манай байгууллагаас бол анх эрэхтэй мэдээлэл зөвлөгөө авсан, өөртөө бол бас хуваараа юм хийдэг бизнес эрхлэгч гэр бүл байсан. За гэхдээ үүн дээр нотлох хүчинд бол эргэлзээтэй буюу өөртөө бол бас ийд зүсэх боломжоо ямар материал бүрдүүлэх вэ, яах вэ гэдэг тал дээр бол ямар ч ойлголтгүй байсан. Манай байгууллагаас ирээд бол өөрсдөн дээр боломжтой гэдэг мэдээлэл аваад ингээ амжилттай аялын визээ 7 сарын 20-нд ингээд авсан байгаамаа гэр бүлээрээ. За энэ гэр бүл маань бол эхнэр нь хуваараа бизнес эрхлэгч, нөхөр нь бол бас хуваараа бас нэг байгууллагт одоо хамтарч ажилладаг ийм бол үйлчлүүлэгч бас юм аа. За ер нь бол та манай байгууллагаас ингээд үйлчлэгээ авсан, үйлчлэгээ зөвлөгөө мэдээлэлээр санагдсан, материал бүрдүүлэхэд бол баталгаа хийх байв, үйлчлэгээний сэтгэл нь ер нь танд хэр санагдсан бэ? Бас дараагийн аялын зөвсгч хүмүүст ингээд сэтгэлээ хуваалцаач. За баярлалаа тийм. Энэ одоо ямар ч гэсэн энэ байгууллагаар ингээд үйлчлүүлээ. Тэгээд одоо сэтгэл өндөр байгаа. Биений хувьд бол дээрээс анх бол дээрээс нэг такси үйлчлэгээ эрхэлдэг. Тийм байсан. Тэгээд дээрээс ордог тодорхойлох үгнүүд 5 сая төгрөгөөр байршуулад ер нь ерөөсөө тэр компаниас өөр бичиг баримтаа бодит юм аа яг авах боломжоо нэгдээд бүрдүүлэлтээ хийгээд ерөөсөө тэгжил тэрж юмараа явсан хөдөлгөөд тэгээд яхад бол ер нь чэс үлгөө авчихсан бол ерөөсөө тэгээд ингээд виз гарчлаа явах гэж хаяа юм болчлоо. За тийм. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг аялын виз өсөж байгаа хүмүүс маань бизнес эрхэлдэг боловч нотлох хүчинд байхгүй гэдэг үндслээрээ ерөөсөө түрээсийн гэрээ гаргуулж орно гэсэн ойлголттой ирээд байт юм аа. Тэгэхээр та бүхэн бас өөрийнхөө бичгээр дээр болох одоо боломжтой мэдээлэл зөвлөгөө манай байгууллагаас аваасаа гэж хүсмээр байна. Түрээсийн гэрээгээр хуурамчаар хийлгүүлээд хат арга дараалсан хүмүүс их хүрээд байгаа учраас та заавал тэгж хуурамчаар бүрдүүлэх шаардлагагүй өөрийнхөө бичгээр дараа мэдээлэл зөвлөгөө аваад визээ хүсэх боломж байгаа шүү гэдэг бас манай байгууллагын зүгээс танилцуулж байгаа шүү. Тэгээд аялын виз хүсэж байгаа бол манай байгууллага бас сонгороо бид баталгаа таягаар бол 100% баталгаа таягаар өөрчлөх буюу зөвлөгөө мэдээлэл өөрчлөлтөөр бас одоо үйлчлэгийг үзүүлж байгаамаа. За ингээд таны аялалд бас амжилт хүсье. Цааш цаастаа байхын манай байгууллага өөрчлөлт одоо аялын визээсээрээ энэ дээр бол боломж байгаа гэдэг үгээс зүгсэн байгаа шүү. За баярлалаа. За.